Сайн байцгаана үзэгчдээ Монгол онкны мэдээлэл хөтөлбөр үзэгч та бүхэнд ээлжид дугаараа өргөхөд бэлэн боллоо. Энэ удаагийн дугаараар үзэгч та бүхэнд Монгол онкнаас улирал бүр гаргадаг инфляцийн төлөв байдлын тайлан мэдээллийн талаар мэдээлэл хүргэхээр бэлтгэсэн байгаа. За хөтөлбөрийн эхэнд үзэгч та бүхэндээ Монгол онкны мөнгөний бодлогын газрын ахлах эдийн засагч дэлгэр жаргалыг урьж за Монгол онкны энэхүү гаргаж байгаа инфляцийн төлөв байдлын тайлан гэж чухам юу юм, ямар ач холбогдолтой талаараас мэдээлэл хүргэхээр урьсан байгаа. Танд энэ өдрийн мэндийг хүргэе. За та бүхэн бас энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгэхээр хоёулаа эхлээд үзэгчдтэй мэдээллийг хүргэе. Тэгэхээр инфляцийн төлөв байдлын тайлан гэж чухам юу хэлээд байна? Хизэнээс энэхүү тайланг гаргаж эхлэв? Яагаад заавал инфляцийн төлөв байдлын тайлан гэж гаргаж байгаа талаараа мэдээлэл өгөхгүй юу? За инфляцийн төлөв байдлын тайланг бол бид нэр 15 оноос эхлээд улирал болгон бэлтгэж олон нийтэд хүргэж байгаа. За инфляцийн төлөв байдлын тайланд бол эдийн засгийн гадаад болон дотоод орчинд бий болж байгаа нөхцөл байдлууд тэгээд одоо ойрын ирээдүйд эдийн засгийн хэтийн хандлага маань ер нь яаж явах нь вэ гэдэг талаар ерөнхийдөө танилцуулдаг ийм тайлан байнамаа. Энэхүү тайланг гаргаснаар бас эдийн засагт ч гэдэг юм эсвэл улс оронд маань ямар ач холбогдолтой, иргэнд бас ямар ач холбогдолтой байд юм бэ? За энэхүү тайлан маань болохоор мөнгөний бодлогын зөвлөлийн хурал гэж улирал болгон хуралдаад мөнгөний бодлогын шийдвэрийг бол гаргаж байгаа. Тэрхүү шийдвэрт одоо ашиглагдж байгаа бүхэл тооцоолол мэдээллүүдийг бол энэхүү тайланд багтаадаг. Тийм болохоор энэ нь эргээд одоо мөнгөний бодлогын одоо шийдвэрийн ил тод нээлттэй байдал тэгээд хариуцлагатай байдлыг нэмэгдүүлэхээр ер нь бол ач холбогдолтой. Тэгээд дээрэс нь одоо энэхүү эдийн засгийн одоо цогц мэдээллийг нэг дор олон нийтэд тэгш байдлаар бид нэр хүргэж байгаагаар бол нэлээд ач холбогдолтой. Одоо эдийн засаг дах тодорхой бус байдлыг бууруулах, тэгээд олон нийтийн боловсрол, эдийн засгийн мэдээлэлд бол үнэтэй хувь нэмрээ оруулах хаа гэж найдаж байгаа. Тэгэхээр 2017 оны эхний улирлын тайлан бас саяхан гарсан байгаа. Энэхүү тайланд юуг одоо онцолж харж болохоор байна? Өнгөрсөн одоо улиралд гаргасан тайлангаас өөрчлөлт орсон зүйл нь юу байгаа вэ? За өнгөрсөн тайланг бид нар боловсруулж байхад нэлээд тодорхой бус байдлууд бол зах зээл дээр байсан. Тэгээ хөгжлийн банкны бонд эргэн төлөлт, тэгээ дээрээс нь төсөвтэй холбоотой нэлээд тодорхойгүй бус байдлууд байсан бол одоо энэ асуудлууд нэг тийшээ шийдэгдэж одоо олон улсын валютын сангийн урьдчилсан тэр одоо хөтөлбөрийн урьдч нөхцлүүдийг тохирж бид нар тохирсны дараагаар ингэж инфляцийн тайланг боловсруулж байгаараа ол нэлээд онцлог болсон юм болов уу гэж харж байгаа. Тайлангийн хувьд инфляцийн тайлан гэхээр мэдээж цаашдын одоо инфляц өсөх үү, буурах уу гэдгийг бас судалдаг багтаа. Тэгэхээр инфляцийн хувьд одоогийн төлөв байдал нь ямар вэ? Цаашдаа ер нь өсөх хандлага, буурах хандлага нь хэр байгаа юм бол? За инфляцийн төлөвийн хувьд гэх юм бол ерөнхийдөө 14 оноос хойш буурсан хандлагатай байсан. 16 оны сүүлээр дефляц бүр ажиглагдсан. Гэвч бол 16 оны одоо 11, 12 дугаар саруудад бол инфляци эрэг төвшөнд хүрээд одоо ерөнхийдөө цаашид бол өсөх хандлага юм бол ажиглагдж байгаа. Энэ нь юунаас үүдэж байна гэхээр одоо 16 оны 3, 4 дугаар улиралд ялангуяа ханшийн сулрах, огцом сулрах тийм хандлага бол ажиглагдсан. Тэрний дамжих нөлөө нь бол инфляцид бол илэрлээ олж байгаа муулуу гэж бол бид нэр дүгнэж байгаа. Ер нь гэхдээ нөгөө талдаа нийт эрэлтийн шалтгаантай инфляц бол ерөнхийдөө бага байх төлөвтэй байгаа. Тийм. Тэгээд 17 онд инфляц зорилттой түвшинтэй ер нь бол хадгалагдах тийм дүр зураг ажиглагдж байгаа. За мэдээлэл хүргэсэн танд баярлалаа. За баярлалаа.
хөтөлбөр үргэлжилж байна үзэгчтэй. Инфляцийн төлөв байдлын тайлан нь мөнгөний бодлогын шийдвэр гаргах үйл явцын ил тод байдлыг хангах, хариуцлагатай байх, за эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал болон ирээдүйн төлөвийн талаарх мэдээллийг олон нийт зах зээлд оролцогчдод тархах, тодорхой бус байдлыг бууруулах зорилготой байдаг юм а. За тайланд гадаад болон дотоод эдийн засгийн орчин нөхцөлийг судалж дүгнэдэг. За гадаад эдийн засгийн орчны хувьд эрэлтийн эрч сулрахаар байгааг тайланд тосгосон байна. Та бүхэн графикаас харж байгаа бол гадаад эрэлтийн эрчийг энд суларсан байдлыг харж болохоор байна. За 2011 оноос хойш гадаад эрэлтийн эрч суларсаар за 2017 оны байдлаар бол цаашид буурах хандлагатай байгааг харж болохоор байна. За хятад улсын эдийн засгийн өсөлт саарах хандлага үргэлжилж байгаа ч энэ нь бол өмнөх төсөөллөөс нэмэгдсэн үзүүлэлттэй тайлангаар гарсан байна. За харин Орос улбаны улсын эдийн засгийн өсөлт 2017 онд өмнөх төсөөллөөс нэмэгдэхээр байгаа бол Европ улсын өсөлт энэ онд бас хэвээр хадгалагдахаар байгааг тайланд дурдсан байна. Төсөөллөөр дэлхийн зах зээл дэх зэс нүүрсний үнөөс ч алтны үн буурах хандлага энэ оны 2 дугаар улирлаас эхлэн эсрэг чиглэлд өөрчлөгдөхөөр байгааг онцолсон байна. За зэс нүүрсний үнөөс ч 2016 онд худалдааны нөхцөл сайжирсан бол за энэ онд зэс нүүрс болон төмрийн хөдрийн үн өмнөх улирлын түвшнээс буурч худалдааны нөхцөл эргээд муудаж олзошгүйг тайланд онцолсон байна. За харин 2018 оны байдлаар алт болон зэсийн үн сэргэж худалдааны нөхцөл сайжрах төсөөлөлтэй байгааг тайланд тосгожээ. Гадаад эдийн засгийн орчинд дээрх дүр зургууд ажиглагдж байгаа бол дотоод эдийн засгийн орчин нөхцөлд ямархуу зургууд байгааг та бүхэнд харуулъя. За экспортын гол бүтээгдэхүүний үнийн сэргэлт эдийн засгийн өсөлтийг тэтгэх нөлөөг бол өнгөрсөн оны 4-р улиралд үзүүлсэн. За дотоодын нийт бүтээгдэхүүн өнгөрсөн оны 4-р улиралд хүлээлтээс өндөр түвшинд буюу 8% өсөлтийг үзүүлсэн байгаа. Та бүхэн графикаас харах юм бол дотоодын нийт бүтээгдэхүүний бодит өсөлт бол сүүлийн 4-р улирлын байдлаар бол өссөн үзүүлэлтийг харж болохоор байна. За харин оны нийлбэр дүнгээрээ за эдийн засгийн өсөлт бол 1% гарсан байна. За мөн сүүлийн 6 улирал дараалан уналттай байсан уул уурхайн бус салбарын өсөлт өмнөх оны 4-р улиралд за 10% хүрч сэргсэн юм үзүүлэлттэй байгаа. За уул уурхайн бус үзүүлэлтийг бол энэ дээр улаанаар тэмдэглэсэн байгаа. За харин уул уурхайн салбарын өсөлтийг цэнхэр өнгөөр тэмдэглэсэн байгаа. За хэдийгээр нүүрс төмрийн хөдрийн олборлолт эерэг нөлөө үзүүлсэн боловч цэцгийн баяжмал болон газрын цэцний олборлолт буурснаас өнгөрсөн оны 4-р улиралд уул уурхайн өсөлт 2 орчим хувьд хүрсэн талаар инфляцийн төлөв байдлын 1-р улирлын тайланд бол тусгасан байна. За 2016 оны 4-р улиралд гарсан эдийн засгийн өсөлтийг тээвэр болон хөдөө аж ахуй, худалдаа, уул уурхайн салбарууд голлон бүрдүүлсэн байна. За харин барилгын салбарын хувьд дангаараа сөрөг нөлөөг үзүүлсэн байна. Графикаас та бүхэн харж болно. За хөдөө аж ахуй болон эрчим хүч, тээвэр, за уул уурхай, барилга, за боловсруулах болон худалдааны салбаруудын өсөлт бууралтыг бол энд харуулсан байгаа. Уул уурхайн бүтээгдэхүүн тэр дундаа нүүрс төмрийн хөдрийн тээвэрлэлтийн нөлөөгөөр тээврийн салбарын өсөлт эрчимжиж за 32% хүрсэн байгаа. За газар тариалангийн салбарт ургац зарим байсан нь хөдөө аж ахуйн салбарын өсөлт болох 13.3% өсөлтийг голлон бүрдүүлсэн байгаа. Тэгвэл томоохон машин механизм, тоног төхөөрөмж, борлуулалтын нөлөөгөөр худалдааны салбар өнгөрсөн оны 4-р улиралд 7% өсжээ. Эдийн засгийн өсөлтөд хөрөнгө оруулалт болон цэвэр экспорт эерэг нөлөөг үзүүлсэн бол за хувийн хэрэглээс сөрөг нөлөөг үзүүлсэн байна. За өрхийн орлого буурч байгаа боловч өмнөх 2 улирал дараалж буураад байсан хувийн хэрэглээ 4-р улиралд өнгөрсөн оны үеэс 1% өссөн тун үзүүлсэн байна. Харин тайланд улирал цэвэр экспорт өмнөх оноос 70% өсч эдийн засгийн өсөлтийг 5 орчим хувиар нэмэгдүүлсэн мэдээлэлтэй байна. Мөн хөрөнгө оруулалт 2016 онд 14.3% өсгөд материаллык хөрөнгөний өөрчлөлт болон хувийн хөрөнгө оруулалт эргээр нөлөөлсөн дүр зураг ажиглагдж байна. Өнгөрөх оны 4-р улиралд үндсэн хөрөнгийн хуримтлал өнгөрсөн оны үеэс 37% нэмэгдсэн нь хөрөнгө оруулалт 16.3% тэлэх гол шалтгаан болсон байна. Үндсэн хөрөнгийн хуримтлал ийхүү өссөн. За уядлахаан далдуурхайн бүтээн байгуулалттай холбоотой зам болон бусад барилга байгууламж өссөнөөр тайлбарлагдж байна. Тайланд төлрөлт цэвэр экспорт 330 сая долларын ашигтай гарсан байна. За алт болон чулуун нүүрсний экспортын өсөлтөөс голлон шалтгаалж бараа үйлчилгээний нийт экспорт 4-р улиралд өмнөх оноос 42.2%-аар за машин тоног төхөөрөмж үйлчилгээний импортын өсөлтөөс шалтгаалж бараа үйлчилгээний нийт импортын хэмжээ 4-р улиралд өнгөрсөн оны үеэс 3.6%-аар тус өссөн мэдээлэлтэй байна. Харин хөдөлмөрийн зах зээлд гарсан өөрчлөлтөөс дурдах юм бол зах зээлийн төлөв байдал сайжрахгүй байгааг тайланд онцолсон байна. За өмнөх оны үеэс ажилтгууд л өсч ажил эрхлэлтийн түвшин 1.3%-аар буурснаар ажиллах хүчний оролцооны түвшний буурах тренд үргэлжилсээр байгааг тайланд онцолж байгаа юм. Орон сууцны хувьд орон сууц худалдан авах болон түрээслэх үн буурч байна. За орон сууцны үнийн индекс өмнөх оны үетэй харьцуулах юм бол 4.6%-аар буурсан бол түрээсийн үн 7%-аар буурсан байна.
Харин тайлан тусгаснаар санхүүгийн байгууллагуудын зээлийн өсөлт тайлан тулралд нэмэгдээгүй гэж гарсан байна. За банкуудын өөрийн их усурын зээлийн өсөлт бага хэвээр байгаа. За банкуудын шинээр олгосон зээлийн дийлэнх хэсгийг бол хэрэглээний зорилттой зээл эзэлж байна гэж тайланд онцолжээ. Харин чанаргүй болон хугацаа хэтэрсэн зээлийн хэмжээ тайлан тулралд нэмэгдсэн дүнтэй гарсан байна. За хугацаа хэтэрсэн зээлийн дийлэнх хувийг уул уурхай болон барилгын салбар эзэлж байгаа бол чанаргүй зээлийн дийлэнх хувийг уул уурхай болон худалдааны салбарууд тус тус эзэлж байгаамаа. Чанаргүй болон хугацаа хэтэрсэн зээлийн нийт зээлд эзлэх хувь өссөн дүнтэй харагдаж байна. За нийт зээлийн 7% нь хугацаа хэтэрсэн зээл байгаа бол 9% нь чанаргүй зээлийн ангиллалд багтаж байгаамаа. Уул уурхай, барилга, худалдааны салбарын чанаргүй болон хугацаа хэтэрсэн зээлийн дүн өндөр түвшинд байгааг тайланд онцолсон байна. За харин M2 мөнгөний өсөлт буюу Монгол улсад эргэлдэж байгаа бүх мөнгө 20% хүрсэн байна. Нэгдсэн төсвийн төлөвлөгөө болон гүйцэтгэлийн хувьд энэ оны эхний 2 сарын байдлаар төсвийн тэнцвэржүүлсэн орлого бүрдүүлэлт 100% биелэлттэй байгаа бол нийт зарлах болон цэвэр зээл 78% гүйцэтгэлтэй байгааг тайланд дурджээ. Энэ онд зарим татварт өөрчлөлт оруулснаар 203 тэрбум төгрөгөөр татврын орлого нэмэгдэхээр байгааг тайланд бас дурдсан байна. Төгрөгийн доллартай харьцах нэрэлсэн ханш 2016 оны 4-р улиралд өмнөх оны мөн үеэс 22.5% суларсан бол 3 сарын 15-ны байдлаар оны эхнээс 1.3% чангарсан төр зураг ажиглагдаж байна. За төгрөгийн бодит ханш сулрах хандлага хэвээр байгааг тайланд онцолсон байгаа. Төгрөгийн нэрэлсэн үйлчилжүү ханш өмнөх оны мөн үеэс 20%, за дотоодын үн худалдааны түнш орнуудын үнэтэй харьцуулахад 1.1% буурснаар бодит ханш 21% суларсан гэдгийг тайланд онцолсон байна. За бүгд найрамдах Хятад ард улсын юантай харьцуулахад төгрөгийн ханш өмнөх оны мөн үеэс 16%, Оросын рубльтай харьцуулахад төгрөгийн ханш 60% тус тус суларсан байна. Харин эдийн засгийн өсөлтийн төсөөллийг харах юм бол 2016 оны 3 дугаар улирлаас одоогийн төсөөлөл өмнөх төсөөллөөс уруу хамааралтай болсон байна. За энэ нь оны эцэст эдийн засгийн өсөлт саар хандлагатайг харуулж байгаамаа. Харин ерөнхий болон суур инфляцийн хувьд 2016 оны 12 дугаар сараас өсч эхэлсэн байна. За өнгөрсөн оны турш жилийн инфляцид сөрөг нөлөө үзүүлээд исэн махны үн өссөн нь жилийн инфляц нэмэгдэж эхлэх гол шалтгаан болсон байна. За жилийн инфляц энэ оны 2 дугаар сарын байдлаар 1.4% хүрч өссөн байна. Төв банкнаас гаргадаг энэхүү инфляцийн төлөв байдлын тайлангийн ач холбогдлын талаар болон за бодлого тодорхойлогч шийдвэр гаргагч нарт энэхүү тайлангаас ямар зөвлөмж авч болох талаар бид эдийн засгчаас тодруулсан юм а. Энэхүү тайлангаас тодорхой төрийн институтсууд, төрийн байгууллага, бизнес эрхлэгчид тодорхой чиг баримжааг авна. Ерөнхийдөө цаашд инфляц ямар байх вэ? Инфляцтай холбоотой гадаад дотоод эдийн засгийн орчин ямар байх вэ? Манай гадаад худалдааны нөхцөл байдал ямар байх вэ гэдэг энэ тайлангаас маш олон зүйлийг харах боломжтой юм тайлан Монгол банк бэлтгэн гаргаж байна. Тэгэхээр энэ бол маш өндөр ач холбогдолтой гэж би хувьдаарж. Олон талын нэгдүгээр ач холбогдол төрөний дурдсан, нөгөө талдаа бас энэхүү инфляцтай шууд болон шууд ус хамааралтай судалгаа шинжилгээ хийж байгаа байгууллагууд, судлаачдын хувьд маш том судалгааны тэм хэрэглэгдэхүүн болох тийм мэдээллийг бол нэгтгэн бэлтгэж байгаа. Тэгэхээр тухайн нөхцөл байдалд инфляцийг таамаглахаас гадна эдийн засгийн бусад үзүүлэлт судалгаанд маш том түлхэц болох үс ийм мэдээллийг Монгол банк маань бэлтгэж байна. Энэ бол нэлээд ач холбогдолтой. Ер нь Монгол банк статистикийн хороо зэрэг байгууллагуудаас, төрийн томоохон институтуудаас ийм мэдээллүүдийг байнга гаргаж явах нь зүйтэй. Аль аль талдаа энэ бол хэрэгтэй. Тэгэхээр мэдээж ийм мэдээ гаргаснараа эдийн засаг чиг баримттай болон тодорхой индикатортай болон дээрэс нь энэхүү байгууллагуудын хувьд өөрсдийн гаргасан мэдээллийг чанаржуулах үүднээс тодорхой хариуцлагын тогтолцоо ч гэсэн бий болно. Мэдээж нийгэмд зөв мэдээ бид гаргах ёстой. Тэр утгаараа бол судалгааны чанар сайжрах, байгууллагуудын хариуцлага нэмэгдэх гэдэг олон талын ач холбогдолтой л гэж харж байгаа. Гол анхаарах зүйлүүд мэдээж хэрэг эдийн засгийн нөхцөл байдалтай уялдаатайгаар инфляцийн түвшинг тайлбарласан байлаа. Мөн гадаад болон дотоод эдийн засгийн орчин, гадаад худалдааны нөхцөл маш олон хүчин зүйлүүдтэй уялдуулан инфляцийг тайлбарласан байгаа нь ерөнхийдөө хийдвэр гаргагчид, судлаачдад нэлээд олон талын дохио болно. Учир юу вэ гэхээр мэдээж инфляцийн түвшин бидний хувьд яагаад буурсан тэр шалтгааныг Монгол банкны зүгээс харьцангуй зөв тайлбарласан байна гэж ойлгосон. Мөн нөгөө талаас ямар тохиолдолд инфляц нэмэгдэж болох вэ гэдэг талаар боломжийн тайлбар бол байна лээ. Гадаад дотоод эдийн засгийн орчинтой хэд уялдуулсан байдал дээр бол бас багтраг анхаарах ёстой юм уу та гэсэн байдлаар харсан. Тэгэхээр энэ тайланг одоо бодлого боловсруулагч, шийдвэр гаргагчид юунд анхаарах ёстой вэ гэхээр өнөөдрийн инфляц буюу хэрэглээ үнийн индекс буурсан шалтгааныг бол
нэлээд тодорхой харах боломжтой. Тэгэхээр суур болон бусад инфляцийн түвшингүүдэд бид нар ялгаж харах боломжтой. Хэд савлгаатай үнийн бүтээгдэхүүнүүд нь жухам хаана байна гэдгийг харах боломжтой. Хамгийн том агуулгаараа харуул инфляц эдийн засгийн идэвхжлээс болоод инфляцийн түвшин доогуур байгаа гэдгийг Монгол банк их зөв дүгнсэн гэж би хувьдаа үзэж байгаа. Тэгэхээр эдийн засгийн идэвхжил цаашаа нэмэгдэхээр инфляцийн түвшин нэмэгдэж болзошгүй гэдгийг шийдвэр гаргагчдын зүгээс анхаарах ёстой. Энийг бол бид аль аль талаасаа болгоомжлох ёстой гэж харж байгаа. Энэ дээр бол би Монгол банктай маш санал нэг байгаа. Өнөөдрийн иргэдийн худалдаа авах чадрын дороотлол орлогын бууралтаас шалтгаалаад инфляц бол бага түвшинд байгаад байна. Хэрвээ бид эдийн засгийг идэвхжүүлэх, томоохон төслүүдийг хөдөлгөх арга хэмжээ авах юм бол нөгөө талд маань инфляц өөрөө нэмэгдэж болзошгүй гэдгийг анхаарах нь зүйтэй юм а гэсэн тохиог шийдвэр гаргагчид, бодлого боловсруулагчдад өгч байна гэж харж байна. Үзэгч та бүхэнд Монгол банкнаас улирал бүр гаргадаг инфляцийн төлөв байдлын тайлангийн талаарх мэдээллийг танилцууллаа. Анхаарлаа хандуулсан танд баярлалаа.